Өдрийн мэндэ. За өнөөдөр би нэг жоохон хэцүү сэдвээр бичлэг хий гэж бодлоо. Гэхдээ сонирхолтой. Юу гэвэл PayPal гэдэг төлбөрийн системийг бид нар мэднэ тийм. PayPal-ыг үндэслэгч Петр Thiel гэдэг энэ хүний янз бүрийн ярилцлаганууд айгүйх гардаг. Тэгээд нэг ярилцлагыг би орчуулж та нарт хүргэе. Тэгэхээр энэ дээр яг энэ нүүрэн дээр харагдаж байгаа. Бид яагаад ирээдүгөө гүйчих вэ гэсэн ийм асуултанд хариулах юм байна. Тэгэхээр одоо би энэ хүний өгсөн ярилцлаганаас ингээд нөгөө нэг төвөрлээд болж игэл өөрөө ингээд хичээгээд тайлбарлаад энэ одоо юу гэсэн утгатай юм бэ гэдгээр нь та нарт хөргөж өгье. Яагаад гэвэл би сүүлийн үед нөгөө нэг сонин хачин гэдэг булан нээсэн байгаа тий. Тэн дээрээ болж игэл ийм хэмэл ухаан технологи гэд бидний өдөр тутамд одоо ингээд ороод ирсэн юмнуудыг тий ингээд судалж ойлгох ч юм уу одоо хар үгээр өөрийнхөө ухаанд тий энэ чинь иймэрхүү юм байд юм гэдгийг тайлбарлаж өгөх үүднээс ийм юу хийж байгаа тий бичлэг хийж хэлсэн ба. За тэгэхээр энэ юу гэж хэлсэн байна вэ гэвэл нэгдүгээрх нь 1970-аад оноос хойш хүн төрөлхтний бодит технологийн хөгжил үндсэндээ зогссон. Энэ айгүй сонин бодолтой. Яагаад гэвэл нэгдүгээр бит буюу мэдээлэл софт, интернет, аппликейшн, утас, компьютер гэдэг. Нөгөө талаас атом буюу материалын ертөнц, бодит зүйл. Энерги, эмчилгээ, тээвэр хоёрын одоо энэ хоорондын бит энэ атом буюу мэдээлэл материалын ертөнцийн хоёрыг хооронд нь харьцуулж тайлбарласан байна. Яагаад одоо энэ хүний бодлоор хүн төрөлхтний бодит технологийн хөгжил одоо зогсолтод хүрээд байна вэ гэв. За тэгэхээр бид сүүлийн 50 жилд компьютер, сошиал медиа, ухаалаг утас зэрэг битийн ертөнцид асар их дэвшил гаргасан. Одоо бидний өдөр тутамд тий. Гэвч яг материалын ертөнцид буюу бидний одоо өдөр тутмын амьдралд тээвэр, эрчим хүч, анагаах ухаан, мэдгэцгүүц өөрчлөлт огт гараагүй. Тэгэхээр энийг ингээд хайцсан байх юм тийм. Жишээлбэл 1960-аад онд хүмүүс сар руу нисээд дуунаас хурдан Конкорд онгоцоор аялж исэн бол өнөөдөр бидний зорчиж буй онгоцны хурд 50 жилийн өмнөхөөс одоо бараг удаан хэвээрээ байна. Бид нар ердөө л илүү гоё дэлгэцтэй болсноос биш бодит ертөнцийг өөрчилж чадсангүй. Энэ эхнийх нь одоо санаа. Дараагийн санаа нь дундаж давхаргын мөхөл гэдэг юм гаргаж ирсэн. Юу гэвэл неофеодализм гэж хэлдэг юм байна тэрийг. За энэ хүний онолоор бол дундаж давхарга гэдэг нь ердөө л миний хүүхдүүд надаас илүү сайхан амьдран, сайн амьдран гэсэн ирээдүйдээ итгэх итгэл дээр тогтдог. Хэрв эрчим хүчний зардал хямдарч өвчин эмгийг бүрэн эдгэрхгүй бол энэ итгэл нь өгөө болно. Ингэснээр нийгэм маань баян ядуугийн зааг нь хизээч арилахгүй. Хөрөнгө чинээ үе залгамжлан үлддэг неофеодализм буюу шинэ үеийн феодалын нийгэм рүү гулсан орох аюултай гэсэн хоёр дахь нь. За гурав дахь нь шинжлэх ухааны хан буюу одоо нөгөө нэг хит нарийсан ололтууд. Өөрөөр хэлбэл өнөөдөр шинжлэх ухаан хитрхи хүнд сурталтай хит нарийн мэрэгсэн болчоод том нээлт хийхэд саад болж байна. Жишээлбэл одоо энэ хүний тайлбараар Альцгеймер гэдэг өвчин жишээг авсан байна. Эрдэмтэд хэдэн 10 жилийн туршид одоо нэг л мухар онолыг дахин шалгаад л байдаг өөр шин санаа гаргаж ирсэн энэ өвчнийг эмчлэх одоо ийм шин санаа гаргаж ирсэн хүмүүсийг гадуур хандлагатай болоод үүний үр дүнд энэ өвчнийг эмчлэх тал дээр ерөөсө бодит үсрэлт гаргаж ирч чадсангүй. Тэгэхээр энийг өсөндөө шинжлэх ухаан мань өөрөө ийм ханан дотор байгаа юм шиг хаалттай болчихжээ. Цаашаага үсрэлт дэвхрэлт байхгүй болжээ гэдэг энэ гурав дахь санаа. Тэгэхээр энийг ингээд жоохон энгийн үгээр л тайлбарлах юм бол бид нэр одоо компьютерийн дэлгэцэл ширтээ суусаар байгаад бодит ертөнцүүдээ сансар окторгуу, эрчим хүч, биотехнологид хийх байсан
нөгөө хувьсгал гаргадаг тийм шин нээлтүүдийг бүр орхигдуулсан. Тэгээ бодис дэвшил гаргахын тулд бид эрсдлээс айдаггүй олонхын эсрэг сэтгэж чаддаг сод хүмүүсийг дэмжих ёстой. Тэрнээс ш одоо ингэж бүгдөө л адилхан нэг юмыг л судлаад ээж болохгүй. За жишээлбэл энэхүү тогтолцоонд Америкийн нэгдсэн улсын хүнс эмийн хяналтын газар шиг одоо зохицуулах байгууллагуудын эрсдлийн удирдлага нь инновацийг боомлох хэрэгсэл болон хувирч байна гэд. Өөрөөр хэлбэл ийм зохицуулдаг байгууллагууд аявих болцсон байна гэж. Мөнгөний зохицуулалт, тим хэмнээ зохицуулалт, эмнэлгийн зохицуулалт энэ төр гэл ингээл бүх юмыг. Тийм учраас ингээд бүх юм ингээд зохицуулагдаад ирэхээрээ өсрэлтүүд ерөөсөө гарч ирэхгүй байна. Дараагийнх нь аливаа тодорхойгүй байдал бол аюултай гэх ойлголтыг нийгэмд суулгадаг. Одоо ингээд нөгөө мэдэхгүй болохоор чадахгүй болохоор аюултай гэд хэлцдэг гин. Тэгэнгүүт энэ хуурамч аюулгүй байдлын төлөө хөгжил зогсон байдалд орохыг одоо хүмүүс ухамсартайгаар сонгож эхэлсэн гэдэг. За химэл оюун ухаан энэхүү мухарлаас гарах цорын ганц гарц мэт харагдаж байгаач. Энэ одоо технологийн хит өсрөнгүй хөгжилд хитрхи их найдаж хөөрцгөлхөөс сэрэмжлүүлж байна. За тэгэхээр энэ хүн болохтон зэрэг тооцоолон бодох хүчин чадал нэмэгдснээр хөгшрөлт эсвэл эрчим хүчний хомсдол зэрэг бодит ертөнцийн асуудлууд аяндаа шийдэгдэнэ гэдэгт одоо эргэлзэж байна. Заавалчгүй үсрэлт хийж шин нээлт гаргаж ээж айхгүй ямар нэг юмыг туршиж л одоо үр дүнд хүрнэ. Тэгэхээр энэ одоо гол тэг саад болж байгаа нь юу вэ гэвэл оюун ухааны дутмагшил биш, харин шинийг туршиж үзэхийг шууд усаар хоригддог ийм нийгэм, соёлын хандлага бий болжээ гэж үзэж байгаа юм байна. За тэгэнгүүт энэ одоо Питер Тейлийн энэ одоо Тейли гэдэг хүний үзэл баримтлаар бол одоо ямар юмн дээр бид нэр анхаарах ёстой болчихжээ гэвэл нэгдүгээрт нь хит хяналт энэ болохоор ерөөсөө бүх дэлхийд даяар бүх орнуудад төрийн байгууллагын хит их хяналт аюулгүй байдлыг чухалчилсан байдал нь шин нээлт хийхийг одоо үгүйсгэж болсон байна гэд. Одоо айгаад юм хийж чадхаа болсон байна гэсэн үг байна шүү дээ. Хоёрт нь яг одоо түрүүний миний хэлээд байгаа эрсдэлтэй зүйлийг хийж болохгүй гэдэг одоо соёлын хоригдол одоо саад учирсан байгаа учраас физик ертөнцийн асуудлуудад өвчин, эрчим хүч, тээвэр ингээд шийдэгдэхгүй байгаад байна. За тэгвэл химэл оюун ухааны одоо бидний мэдж байгаа өнөөдрийн гарч ирж байгаа гол эрсдэл нь бидний киноноос үздэг шиг одоо машинуудын бослого бол биш ээ. Харин энэхүү технологи нь туйлын хүлцэнгүй байдлын зэвсэг болж хувирах явдал байж магадгүй. Яагаад гэвэл хүмүүс айж эхлэх юм шүү дээ. Химэл оюун ухаанч одоо нөгөө кино үзсэн. Ингээл бөөн роботууд гарч ирээл бөөн робот машинуудын бослог гарах нь гээд ингээд айлгаж эхэлсэн гэсэн үг байна. Тэгэхээр энэс болоод одоо ийм одоо хүлцэнгүй байдал бий болох магадлал айгүй өндөртэй байна гэсэн. Тэгэхээр одоо алгоритмууд энэ химэл оюун ухааны алгоритмууд хөгжлийн цоо шин эрс шийдэмгийн замыг санал болгохын оронд дундаж нэг хэвийн агуулгыг л одоо тасралтгүй үйлдвэрлэж одоогийн байдлыг хэвээрээ хадгалахыг эрмэлзэж гин гэж байна. Өөрөөр хэлбэл бид нар химэл оюун ухаан дээр нэг юм бичин нэг л хэвийн одоо хариултад өгөөд ахна шүү дээ. Цоо шинээр хүн өөрөө сэтгэх боломжийг маань яах нь хааж өгөх ийм аюултай байна гэж хэлж байна энэ хүн. За тэгээд одоо яг энэ асуудлыг улс төрийн талаас нь тайлбарлалаа. Тэгээ улс төрийн талаас нь ингээд харж хэлж гисэн байна л да. Өөрөөр хэлбэл дэлхийн хэмжээний засаглалын бүтэц бүрэлдэн тогтож тэд уур амьсгалын өөрчлөлтөөс эхлээд цөмийн дайн хүртэлх хүн төрөлхтний оршин тогтохтой холбоотой айдсыг ашиглаж эхэлсэн гэж. Яг энэ бидний одоо энийг ингээд би уншчихэд нэрэ тийштэй сүүлийн үед хит дулаарлуулж гэн л гин цөмийн аюул оюу яаж гэн гэд ингээд ерөөсөө ингээд мөнхийн одоо дэлхийн нийт маань ингээд айдстай байгаад болцсон байгаад ирэг болцсон. Тэгээд энэ айдсаараа далимдуулаад технологийн хөгжилд бүрэн хяналт тогтоох шалтгаыг бүрдүүлж эхэлсэн.
сүүлийн үед бүр нөгөө хиймэл оюун ухааныг хүртэл одоо яах нь ингээд 20 цагтаад хяндаг болгож эхэлсэн байна. Тэгэхээр хэдий чиний хүн айн, хэдий чиний хүн хориглон, хэдий чиний хүний оюун ухааны нөгөө тесрэлт гэдэг юм байхгүй байх нэ гэж энэ хүн тайлбарлаж байна. За тэгээд эндээс болохоор энэ одоо задаргааг нь хийж өгсөн байна л та. Нэгдүгээрт нь энэ хүлцэнгүй байдлын урих гэж юм. Тэгэхээр энэ хиймэл оюун ухаан нь бидэнд шин зүйл сэтгэхэд туслах биш, харин бүгдээрээ л нэг ижил дундас сэтгэлгээтэй нэг хэв загварт баригдсан байх юм нөхцөлийг бүрдүүлж магадгүй. Хоёрдугаарт нь одоо айдсаар удирдах тактик. Төр болон олон улсын байгууллагууд аюулгүй байдал нэрээр технологийн эрхчлөлөг хязгаарлахын тулд хүмүүсийг одоо байгаль орчны янз бүрийн одоо дулаарл тийм ээ энэ одоо радиац тийм ээ энэ атмын одоо юуны атмын эрчим хүч үйлдвэрлэдэг одоо атмын станцуудын радиасаар айлгах янз бүрийн дайнаар айлгах те эднэр чинь бол одоо ерөөсөө ингээд улам хүчтэй болж эхэлж байна гэж байна. За тэгээд эндээс хэрв одоо ингээд бид энэ эрсдлээс хит их айгаад бүх зүйлийг хянах гэж оролдох юм бол бодит өсрөнгөө хөгжил бол хизээж гарч ирэхгүй. Тэгээд энэ Питер Thiel гэдэг хүнийг бол ер нь технологийн ертөнцид хамгийн өвөрмөгт сэтгэгчдийн нэг гэж үздэг юм байна. Тэгээ энэ нь бол нөгөө нэг өнөөгийн хит ийм өөдрөг үзлийн эсрэг одоо хүчтэй сануулга болж өгчээд юм байна. За тэгээд энэ нь бол нөгөө нэг өөр одоо энэ жишээлбэл хөгжил дэвшлиг те ингээд амар амгалан байх, аюулгүй байх, доктортой байх гэдгээр одоо бидний нөгөө хөгжил дэвшлиг зогсон байдалд хүргэж байна гэсэн байна. Тэгээд энэ нэгдсэн үндэсний байгууллага, олон улсын одоо янз бүрийн байгууллагуудыг те энэ ингээд ерөөсөө л тооцоолон бодох хүч чадлыг зохицуулах байгууллагууд те одоо энэ олон улсын байгууллагууд чинь дандаа юм зохицуулдаг шин. Тэгээ хүн төрөлхтнийг өөрсдийнх нь зохиосон хиймэл гамшгаалж хамгаалж байна гэсэн өрийн андор мөнхийн зогсон байдлыг хадгалах механизм болон хувирч байна гэж хэлж. За тэгээд энэ зохиомол айдас гэдэг бол ерөөсөө л хүний бүтээлч байдлыг одоо хянах тийм эрх мэдлийг улс төрийнхэнд өгдөг. Тэгэхээр энэ бол сүүлийн үед яг ажиглаадагдаад байгаа шүү дээ. Бараг бүх оронд тийм манайд ч гэсэн адилхан. Ингээл ерөөсөө айлгадаг, айдсан дор байлгаад байдаг. Тэгээд айдсан дор байлгаад тахаар хүн ерөөсөө нөгөө нэг тэмцэх чадвар, сэтгэн бодох чадвар нь улам одоо яах нь ингээд юу мухардаад идэг гэсэн. Өөрөөр хэлэх юм бол айдснаасаа болоод би миний аюулгүй байдал алдагдах нь айдснаасаа болоод би ингээд тайван амгалан амьдрч чадахгүй гэдэг сэтгэлгээг хүнд ингээд байнга төрүүлээд тахтаа зэрэг хүн маань тэмцэх чадвараа одоо ингээд багаагаар алдаад эхэлдэг байна. За тэгээд энэ хүн юу гэж хэлсэн бэ гэвэл хэрвээ бид юунаас ч эрсдэл хүлээхгүйгээр тий одоо эрсдэл огт хүлээхгүйгээр төгс аюулгүй амьдрахыг хичээвэл хүн төрлөختөн шин нээлт хийхэ болоод оюун санааны болон технологийн хувьд өхмөл байдалд орно гэдгийг анхааруулж хэлжээ. Сонин байгаа үст тийм ээ. За тэгэхээр ерөнхийдөө бол энэ Thiel биднийг аюулгүй байдал гэдэг гоё нэрийн дор ирээдүгийн зархаас сэргийлэхийг уриалсан байна. Эцэст нь одоо энэ хүн хэлсэн байна л да тэр Беконы амбиц гэж байд юм байна. Тэр нь бол Фрэнсис Беконы үзэл санаа гэдэг. Тэгээд тэр үзэл санааг сэргээхийг уриалсан гинэ. Би тэгээд энэ одоо юу гэсэн үг юм? Беконы амбиц гэж юу хэлдэм бэ гэхдээ зэрэг энэ нь шинжлэх ухаан гэдэг ертөнцийг зүгээр нэг тайлбарлаа зогсоох биш харин өвчин эмгэг тэр байтугай үхлийг ч ялан дийлж ертөнцийг үндсээр нь өөрчлөн шинжлэх ёстой гэсэн итгэл үнэмшил. Тэгэхээр одоо ямар нэгэн бидний урт наслах, бидний өвчин эмхийг эмчилдэг эм, хавдартай тэмцдэг эднэрийг одоо ингээд нэг жоохон л гаргаад байгаа болохоос ерөөсөө хүн болгон ийм тесрэлт хийж чадахгүй. Тэрийг ингээд айлгаад тэгээд тэр тесрэлт нь ингээд одоо нэг өсөндөө шинжлэх ухааныхаа эрдэмтдийн хийсэн юмыг одоо энэ нэг технологийн хөгжлийн ард яах нь нуугаад байх нь шүү.
Тэр айгүй гоё санаа байгаа. Тэгээ тийм болохоор ерөөсөө ийм том одоо үндсээр нь бүр ингээд дээр үед нөгөө нэг эрдэмтдээ шүт инженерүүдээ шүт гэдэг байсан яг тэр онол руугаа эргэж орох хэрэгтэй. Тэгчээж тэднэр маань айхгүйгээр ямар нэгэн юмыг туршижээж, ямар нэгэн тесрэлт хийжээж, ямар нэгэн хувьсгал хийжээж хүн төрлөختөн урагшаага хөгжих юмаа гэдгийг тайлбарлаж хэлсэн байна. За тэгээд энэ цаашаага тэр антидетерминист гэдэг бүх зүйл урьдаас шийдэгдээгүй гэдэг ийм үзэлтэй юм л да. Одоо энэ саяын тэр нөгөө нэг Фрэнсис Бэконы үзэл санаа гэдэг нь. Тэгэхээр энэ хандлагыг тий ямар нэгэн юм урьдаас ерөөсө шийдэгдээгүй байдаг. Бид нэр л өөрсдөө шийдэх ёстой гэсэн үзэл тийм үү. Тэгэхээр хандлагыг одоо тууштай баримталдаг юм бэ. Тэгэхээр хүний эрх чөлөө болон хүсэл зориг нь нэгдүгээрт байх ёстой. Эрх чөлөөтэй хүсэл зоригтой. Тэгвэл тэр дижитал торны дотор одоо түүхийн төгсгөлийг хүлцэнгээр хүлээж авах алба байхгүй. Асуудлын шийдэл нь өндөр үрсдэл хүлээхэд бэлэн байх ёстой. Олонхын тогтмол хэвшмэл ойлголтын эсрэг зогсож чадах өөрөөр сэтгэгч зохион бүтээгчдийг дэмжихэд оршино. Учир нь хуучирсан институтуудыг нурааж ээжил ирээдүйн рүү чиглэсэн бодит хөдөлгөөн болох боломжтой. За энэ хүний одоо үзэл нэм юм байна. Тэгээд энэ тийлийн одоо гол өөрийнх нь хэлэх гээд байгаа хүн төрөлхтөнд хэлэх гээд байгаа санааны гол цөмөн болохтой зэрэг нэгдүгээрт үхлийг ялах амбиц тий. Тэрээр одоо үхлийг зам ёсны зүйл гэж хүлээн зөвшөөрөхөөр оронд шинжлэх ухааны тусламжтайгаар шийдвэрлэх ёстой техникийн асуудал гэж үздэм байна. Их гоё гоцтэй. Бид нар чинь одооний бидний энэ нийгэм манай дэлхийн хүн төрөлхтөн бол үхэл гэдэг чинь бол ерөөсөө л ингээл зам ёсороо л явж байгаа гэж ойлгох юм тийм үү. Тэгэхээр энэ хүний хэлэхээр тэр үхлийг чинь зогсоож яагаад болдгүй юм те зогсоохын төлөө яагаад ажиллаж болдгүй яагаад хүн үнийг урт наслуулахын тулд тэр өвчин эмгэгийг бүр эмчлэх цоошин тесрэлт хувьсгал гаргаж болдгүй бэ гэсэн санаа. За хоёрт нь тэр дижитал торны эсрэг гэж. Биднийг өдөр бүр сошиал медиа хяналтын алгоритмууд дотор хүлцэнгүй амьдрахыг одоо тэр дижитал тор гэж хэлээд үүнээс физик ертөнцийн бодит дэвшлэр сансар окторгүй эрчим хүч биотехнологи гаргаж одоо энэ торноосоо бид нэр гарах ёстой гэсэн дараагийн гол санаа. Гуравт нь болохоор бүтээлч нураалт гэж тий. Ирээдүйн рүү тэмүүлэхийн тулд инновацийг боомлж буй хуучинсаг хууль дүрм байгууллагуудыг зоригтой өөрчлөх шаардлагатай. Ирээдүй бол өөрөө ирдэг зүйл биш, зоригтой хүмүүсийн хүсэл зориг эрсдлээр бүтээгддэг зүйл юм а гэсэн ийм хөөрхөн ярилцлага гарсан байна. Тэгээд нэрээ энийг бодоод исэн чинь яг л бид нар яг л ийм юм дунд амьдраад байна тий. Тэгвэл дэлхийн нийт ерөөсөө дэлхийн нийтийн хүн төрөлхтөн энийг ерөөсөө сонсохгүй байна. Ингээл одоо яг л нөгөө бид нэр ингээл утсаа барайл компьютераа ширтэл таба авахал одоо ерөөсөө нөгөө хиймэл оюун ухаан дээр чат бичиж юм асуучаал одоо нөгөө бидний тарих маань зугуухан өөрсдөө яах нь өвхөж эхэлэх юм биш. Тийм сонин ярилцлага уншичаад та нартай одоо та нарт сонсгоё, та нар ч гэсэн дор бүрний нэрээ тийм юм бэ шүү гэж бодосоо гэж орууллаа. За сонссон хүмүүст бүгдэнд нь баярлалаа. Баяр та.